хамтарсан засгийн газрын тухайд одоо гарах орох тухайд биш бүр анханасаа хамтарсан засгийн газар байгуулагдах үйл явцыг миний хувьд энэ бол бас хуулийн хүрээнд бусаа гэж үздэг. Монгол Улсын үндсэн хууль зааснаар аль нэг нам эвсэл олон холсон бол ерөнхий сайдад томилж засгийн газраа байгуулна л гэж байна. Тэгэхээр энэ бол одоо яригдж байгаа энэ шаардлагууд бол зүй ёсных байхаа, хуулийн хүрээнийх байхаа гэж бодож байна. Танай намын зарим гишүүд өчигдөр өглөө бас бүлэгтэй шаардлага үргэлжлүүлсэн шүү дээ. Хамтарсан засгийн газраас сайдмараа гаргая гэдэг асуудлаар. Тэгэхээр та бас бүлгийн даргын хувьд шаардлагыг авч танилцсан уу? Би дөнгөж сая ирсэн шаардлага бас ирсэн бичгүүдийн 2-3 шаардлагууд ирсэн байна. Үзлээ тэгээд шаардлагатай бол бүлгийн оролдуулж бүлэг дээр л асуудал ярина. Би бол бүлгийн өмнөөс шууд шийдвэр гаргах мэдээж боломжгүй бүлэг оролдож асуудал шийдвэр. Нийтийн өмнөөс та бол мэдээж шийдвэр гаргахгүй. Хувь гишүүний байр суурь ямар байгаа вэ? Ямар асуудал дээр? Яг одоо хамтарсан засгийн газар дээр ер нь энэ ардын намч гэсэн 6-7 удаа л ер нь хамтралаа болиё гэдэг асуудлыг бүлэг дээр ярьсан гэсэн. Хувь гишүүнүүд би сая хэллээ. Одоо байгаа нөхцөл байдал биш анханасаа байгуулагдахаасаа эхлээд энэ буруу явчихсан. Хуулийн хүрээний бусаа хуулиас давсан үйл явдлаа гэж би анханасаа байр суурийг илэрхийлжсэн. Өнгөрсөн хугацаанд би байнга энэ байр суурин дээр байж ирсэн. Хамтарсан засгийн газраас буухан бол намын даргатай харилцах тооцоо болно. Тэгэхээр намын даргаараас солих асуудал үндэсний бодлогын ороогоор ер нь ярьж байгаа гэдэг асуудлыг сонсно л доо. Үндсийн бодлогоороо хуралдаж ижил асуудлаа ярина л да. Бас хизээ хуралдах байна. одоо хурлын тоо ямар зүйл бас яригдаг байна. Би бас мэдээлэл тутмаг байна бас гэж. Засгийн газар таваа сайдмарын тухайд бол доктортой байх хэрэгтэй, доктортой ажиллах хэрэгтэй гэдэг ийм байр суурь хэлжсэн л та. Тэгэхээр бүлгийн даргатай ч юм уу бүлэгтэй энэ асуудлыг ярьсан. Одоогоор яригдаг байна. Өчигдөр бүлгийн хурал болоод бусад хэлцэх асуудлуудаа хэлцээд өнгөрснөд бид нар одоо бас бусад гишүүдтэй намын удирдлагатай бас холбогдож мэдээлэл солилцож ажиллана. Ер нь намын даргатайгаа юм дотор намын дарга одоо солих асуудал хөнгөгдсөн гэж ярьдаг. Тэгэхээр танаа өөрөө 6 сар хугацаанд намын даргын асуудал хөнгөгдсөн. Яг өнөөдөр өөрөө гонцлог улс төрийн намын тухай хуулиар эхлээд намууд дүрмээ өөрчлөх шинжлэх ёстой юм байгаа. Тэгээ дүрм өөрчлөгдөө дүрмийн дараа зохион байгуулалтын асуудал яригдах болов уу гэсэн тийм урьдчилсан хүлээлт. Эхлээд биднэрт бужигнахаасаа өмнө дүрм өөрчлөх гэдэг тийм хуулийн шаардлага бас байна. Ер нь бүх намуудад Намын даргын бүлэгтэр бас орж мэдээлэл. Харин өчигдөр би бас нэг томилттой байгаад бүлгийн хуралд орж амжаагүй. Өчигдөр бол өөр асуудлууд, хэлцэх асуудлууд байгаа л ирсэн гэдэг нь. Гэхдээ бид нар нарийн ширийн мэдээлэл одоо өнөөдрөөс би дөнгөж сая онгоцноос уучаал орж ирэл байж байна л да. Орж ирэл. Та хувь ардсан намын гишүүний хувьар ер нь гантөмөр даргыг хэрсэн ажиллаж байгаа гэж дүгнэх бай. За ер нь мэдээж төлөөлийн байгууллага гэрээ хэлцээр сонгуулийн дүнгуудээ ингээд ярилцдаг. Миний хувьд бол улсын хурлын сонгуульд энээс илүү өндөр амжилттай 24 он 1 жилийн өмнө орох боломжтой байсан гэдэг л тийм. Намын даргын чи рейтинг ер нь ингээ унцглаа. Нам дотроо ч гэсэн даргаа одоо солих асуудлууд яригдж байгаа. Үндэсний бодлогын хорооны гишүүдийн хувьд ч гэсэн магадгүй энэ асуудлыг эцэслэх баха. Тэгэхээр ер нь бодлогын хорооны хуралдаан хизээ товлогдох юм бэ? Энэ зөвхөн одоо ардын намын асуудал биш, танай намын. Тий харин би түрүү ярьлаа. Мэдээж улс төрийн нам тэгээд саналаа гаргаад болохоор асуудлаа шийдээд явдаг. Тэгтээ яг одоо бол намын улс төрийн намын тухай хуулийн хүрээнд дүрмөө шинжлэх ажил биднэрт бас тулцсан байгаа. Тэгэхээр зохион байгуулалтын ажил намын дарга удирдлагын асуудлаас өмнө дүрмээ илүү зэгцтэй болгож өмнөх алдаан дээрээс сургамж авсан, ирээдүйдөө харсан дүрмийн өөрчлөлтөө хийх илүү чухал болов уу гэж би бодож байна. Хамтарсан засгийн үед ер нь батлсан намаас одоо жишээ нь маш олон хүмүүс танилцуулж үзсэн байгаа шүү дээ. Одоо төрийн өмчийн удирдлагч гэх юм уу, одоо танил нөлөөний менежер шиг. Одоо энэ ер нь танилцуулгууд жишээлбэл одоо. За тэгтээ байна шүү дээ. Ер нь бол энэ томилгооны асуудал дээр янз бүрийн зүйл байна. Тэгтээ энэ ардын хэн нэгэн хүн Монгол улсын иргэн ажилд орсон бол ардын намд очиж ажилд ороогүй байхаа гэж бодож байна. Монголын төрд алуун хаагчир төрийн алуунд орсон байхаа гэж бодож байна. Тэгэхээр энэ ардын намын төр, ялсан намын төр гэдэг энэ ойлголтыг бид бас өөрөөр зөв хөстөл байх гэж боддог. Энэ мега төслүүд ер нь хамтарч иж хөдөлгөөд юм ч юм уу сайн юм агуулгаар ярьдаг гэсэн. Энэ хамт төслүүдийг хөдөлгөөд хамтарсан засгийн газар бүрч аягүй чухал байна гэдэг. Та бол хамтарч яах юм бэ гэдэг томоохон мега төслүүд одоо. Ер нь мега төсөл гэдэг үгэнд хүртэл би жоохон тийм эмзэг ханддаг. Мега төсөл гэдэг чинь одоо яг төр томроод төрийн өмчт компани төсөв томроод энийг дагаад авилгалын асуудал гарч ирээд шүү дээ. Энэ гарч байгаа бүх асуудлууд чинь том төрийн л болбаа. Энэ дөрөв биш гэхэд нөгөө талаараа дахиад авилгалын асуудал эн чинь ингээд үндэс суурийг услаад шүү дээ.
мега төсөл гэдэг чинь дахиад төрийн өмчтнийг том төслүүд, төрийн өмчтнийг том компаниуд л байгуулагдана гэсэн үг. Тэгэхээр ер нь төр муухай гэхдээ мега төсөл сайхан юм шиг бид нар яриад иж болохгүй байна. Миний хувьд бол мега төсөл гэдэг зүйлд маш болгоомжтой хандах ёстой. Энэний цаана дахиад мега хулгай гарна шүү. Энэ мега төслийг аль болох төрийн оролцоогүйгээр яаж, төрийн бага оролцоотойгоор яаж явуулах уу гэдэг бодлогыг барихгүй бол болохгүй нэгдүгээрт нь боддог. Хоёрдугаарт нь мега төсөл гэдэг нэрийн дур ардчлал хүний эрхийг хөмсөн энэ үйл явцууд бас их гардаг. Тэгэхээр энэ бүгд иргэний орон зайг хомсон бодлогын өөрчлөлтүүд гарч ийн энэ бол буруу л гэж боддог. Мега төсөл гэдэг асуудал бид нар маш болгоомжтой хандахгүй бол энэ өөрөө дахиад шин авилгалын үе таалгыг томоор нээж ийн л гэж боддог. Та хувь гишүүнийхээ хувьар ер нь ерөнхий сайдын хүүтэй холбоотой асуудалд ерөнхий сайд ёс зүйн хариуцлага ярих ёстой юу? Энийг та юу гэж харж байна? Ёс зүйн хариуцлага гэхээр арай одоо зүгээр миний хувьд бол залуучууд маш тийм эрүүл энгийн шаардлага тавьж штэ. Орлогоо нотлол гэж. Хинч ямар ч хэрэглээтэй ямар ч худалдаа авалт хинч хийж болно. Өнөөдөр бид нэр зах зээлийн чөлөөт эдийн засгийн нийгэмд амьдарч байна. Хинч ямар ч худалдаа. Гэхдээ энэ орлогч нь орлогоо нотлоо, орлогч нь хууль ёсныхоо, орлогч нь татвар төлсөн орлого байна уу? Энийг нотлох гэж залуучууд шаардлага тавьж. Энэ маш энгийн шаардлага. Одоо ингэж нийгмийг талцуулж, олон нийтийг талцуулж, улс төрийн асуудал болгохын оронд тэр орлогоо нотлоод шаардлагатай бол одоо мөнгө мөртөө гэдэг нэг үг байдаг үстэй. Тэгвэл тэр мөнгө гүйлгээ илүү зүйлүүдэд харуулчихлаа. Тэгэл болоо шүү дээ. Харуулж чадахгүй бол хариуцлага хүлээх ёстой л байна. Ардчилсан намын дарга энэ үед уг нь сөрөг хүчнийхээ үүргийг гүйцэтгэж ажиллах ёстой баг. Гэтэл Монгол Ардын намын хамгаалагч болсон байна гэдэг шүүмжил явж ирсэн. Та бүлгийн даргын хувьд энэ ямар байна? Хоёрмаа гишүүнийг хамгаалаггүй шүү дээ. Ардчилсан намын даргын хувьд зүгээр мэдээж би бас мэдээлэл дутмаг байгаа. Зүгээр нэг юу харж байгаа нь энэ жагсаж байгаа залуучуудын ард захиалагчд байгаа. Энэ хэн нэг хүмүүсийн дохиод зангаагаар явж байгаа гэдэг үгэнд бол би жоохон эмзэглсэн. Энгийн эрүүл орлогоо нотолцгоо гэж шаардлага тавьж байгаа залуучуудыг ингэж үүсгэж байгаа. Үзэл бодлоо илэрхийлж байгаа залуучуудыг үүсгэж байгаа нь бол энэ бол тийм зарчимгүй явдлаа. Тэр тусмаа ардчилсан намын даргын хувьд бол байж боломгүй явдлаа л гэж бодож байна. Намын гишүүн баярмаагийн орныг одоо хүүхдүүдийг олон нийтийн сүлжээнд оруулахад өмөрөөгөө намын дарга Монгол Ардын намын ерөнхий одоо намын даргын хүүхдийг шүүмжлэхэд өмөрж байгаа энэ логик өөрөө ер нь шудраг юм уу зөв юу гэж. Тэгээ би байр суурь бас илэрхийлж үзэл бодлоо илэрхийлж байгаа. Тэр тусмаа энгийн хууль ёсны энгийн шаардлага тавьж байгаа залуучуудад заавал нэг хаяг шошго захиалагч бусдын дохиод зангаа юм шиг хаяг шоших нааж байгаа нь ер нь ус төрчийн хувьд ер нь тэр тусмаа ардчилсан намын даргын хувьд зохимжгүй л гэж надад бол одоо санагдаж байгаа. Умарч байгаа сайд нарын хувьд өөрсдийнх нь гэр бүл ч гэсэн ийм хэрэглээтэй болцсон юм биш үү гэсэн хардлагыг бас нийгэмд үүсгэж байна л та. Гэхдээ хинч ямар ч зүйл хэрэгжилж болдог энэ нийгэмд бид нар амьдарч байгаа шүү дээ. Харин энэ хэрэглээ чинь хууль ёсны орлого мөн юм уу? Татвар төлсөн орлого мөн юм уу гэдгийг л олон нийтэд одоо нотолчул тэгэл болоо үстэй. Өөр зүйл. Газрын хийсэн гэрээг ардчилсан намын гишүүд бол харьяа гэдэг ийм шаардлага хийсэн шүү дээ. Энэ гэрээг өөрөө харуулсан юм. Миний хувьд яг гэрээний төсөл байхад нь бол бас харж байсан. Яг эцсийн гэрээг нь бол яг үндэ бол хараагүй. Яагаад гэвэл миний хувьд зүгээр энэнд бас нэг тодорхой мэдээлэл өгөхөд анхын гэрээн дээр бүлгийн дарга нар гарын үсэг зурна гэсэн гэрээ байсан. Тэгээ би бүлгээр үнэхээр ардчилсан намын бүлгийн дарга Ямтарсан засгийн газрын гэрээн дээр гарын үсэг зурх ёстой бол би хувь гишүүнийхээ би бүлгийн даргын хувьд хэрвээ зурх гэж байгаа бол бүлэг дээр танилцуулж бүлгээр санал хурааж бүлгийн гишүүдийн олонх зураа гэж дэмжсэн тохиолдолд би гар өсөх зурнаа. Бүлэг дээр танилцуулах хийгдэг бол би гар өсөх зурхгүй л гэдэг байр суурь илэрхийлжсэн. Тухайн үед бүлэг дээр танилцуулах хийгдэг учраас би гар өсөх зур.